Сайн байцгаана уу? Өнөөдөр дэлгүүр орчоод ирлээ. Тэгээд ойрд бичлэг ороогүй учраас юу яавсан тухайгаа хальт харуулд юм уу гэж бодож байна. Хүнсний дэлгүүр орсон. Жохон юм авсаа. Тэгээд хамгийн гол манай энд байдаг Focusville гэдэг эрүүл хооллол тийм бүтээгдэхүүн зардаг дэлгүүр байдаг аахгүй юу? Тэр дэлгүүрээс би сая ийм гоё гурвалжин будааны ийм хлебцээ гэдэг гурвалжин будааны бүтэн үрээр хийсэн ийм бичээн авлаа. Бичээн гэхээсээ илүү ийм одоо авиосныхч байдаг хлебцээ гэдэг та нар орс дэлгүүрт хайгаараа. Тэгээд би гурвалжин будаа цагаан будаа хоёрыг авлаа. За гоо сайхны мэд жоохон байж байгаад харуулнаа. Миний энэ жижиг сүнхэн дотор зөндөө юм орд юм аа. Ийм гоё кокос уу. Ийм бэлэн шууд идэж болохоор юм. Үртээс авлаа. Тэр дэлгүүрээс. Тэгээд хоёр дахь удаага л би тэр дэлгүүр рүү орлоо өнөөдөр. Тэгээд айгүй гоё юм зөндөө байдаг юм байна. Ерөнхийдөө бол энийг би кашн дээрээс авиасны кашн дээр хольж идэх байх, будааны кашн дээр. Тэгээд эсвэл янз бүрийн пирог энтер хийхдээ дээгүүр нь зүгээр цацаж хэрэглэх байх гэж бодож байна. За цаашлаад галдгууд суртайгаа учраас бичлэг хийх боломж авахгүй ойрт. Өнөөдөр энд хийж байна. За энэ болохоор куркума. Куркума болохоор шууд би цай тэгээд сүү энтер дээр шууд нэмээд ууж болдог юм. Янз бүрийн одоо шүлтэй хоолн дээр ч нэмээд идэж болдог юм бүтээгдэхүүн байгаа. Ханайд хүрсэн энтер үед бол ханайд хүрэхээс сэргийлэх энтер үед бол энэ куркумаг зүгээр нэг халбахыг халуусанд аяг халуусанд найруулаад уучтیں۔ Гэсэн. Гоё суп буюу шүлтэй хоол авсан байгаа би бэлэн. Ойрд ч нөгөө галдгууд суртаа ойлгохтой хоол хийж идчихдэг байгаа ш. Тэгэл бэлэн гол зүй мэдж байгаа. Өнөөдөр болохоор ийм металл суп авсан. Энэ дотор шууд ийм бүх юмныхаа найрлагатайгаа махны шүлэн дээр хийсэн ч болно. Эсвэл одоо манайх мах идэхгүй үед байгаа бол би шууд энэ чигээр нь хийн гэж бодож байгаа. Дотроо бүх хамтлагчтайгаа. Тэгээд энэ хамгийн гол нь эрдэн шиш юуны шүл аахгүй юу? Вандуын шүл. Тэгээд энд хэдэн төрлийн шош орсон байгаа. Тэгэхээр уургаар баялаг. Тэгээд гоё амттай ийм шүл болох байх гэж бодож байна. Шууд 2 литр 400 мл усанд хийгээд буцлах юм байлаа. Хэлгээрээс авсан байгаа. Сонька юм баантыг авсан. Надтай хамт явахаараа заавал нэг юм сонгож авдгийг. Усны гоёо юм уу эсвэл уруул өнгөлөгч энэ төр. Өнөөдөр ийм хөргөн баандаг 125 рублээс 20% хямдрал эдэлсэн байгаа. Би хоёр өнөөдөр өглөөр татсан учраас. Тэгээд шампунь авсан. Нөгөө байнга л авдаг даавынхаа шампуныг авсан. Дээрээс нь ийм даавынхаа би угаагчийг авсан. Энэ удаа кокостойг нь авсан. Сарнатын сая хэрэглээд дууссан. Нэлээд удаа хэрэглэсэн баха. Бараг сар гар хэрэглэсэн. Одоо сая ийм кокостойг нь авлаа. Сүүл үед би эргээд кокосонд маш их дурлж байгаа. Энэ хоёрыг авсан чинь. Энэ бас 250 мл юм байна. Энэ зөндөө юм шүү дээ. Бэлгэний юм гэхэд зөндөө том савлгаатай юм байна. Ийм гоё body lotion байна. Давын ерөнхийдөө би энэ жоохон силикон дээр орсон юм бүтээгдэхүүнүүдийг масс маркет бүтээгдэхүүнүүдийг авахтаа ерөнхийдөө давыг сонгож авдаг. Яг бол хит амар хурц үнэртэй биш. Тэгээд тос маснууд нь маш хурдан шингэдэг. Тэгэхээр маш сайн чийгшүүлэгдэх бүтээгдэхүүнүүд идэг. Тэгэхээр энэ шампунь бол энэ болохоор салоны шампунь байгаа. Профессионал над энгийний адуул арай үнэтэй. Гэхдээ савлгаа бас маш сайтай 250 мл. Тэгээд ийм шүдний уу авсан маа. Хүүхдүүдтэй зарим мэгтайг нь авсан энэ удаа. Манай хүүхдүүд аягүй дуртай хэрэгэлдэг. Тэгээд нэр нэг уу авсан. Удахгүй гоё мейкап бичлэг хийн гэж бодож байгаа учраас мейкап бүтээгдэхүүнүүдийнхаа жорыг жоохон нэмэх үүднээс юм Eveline өнөөдөр Sunrise гэдэг юм профессионал бүтээгдэхүүн авсан ба. Дотроо юм багстай юм байна. За энэ багс нь ч нэг хэрэг болохгүй болоо гэж бодож байна. Ерөнхийдөө энэ айгүй гоё өнгөнүүдтэй хараа. Одоо хавар болж яхад би нэг байнга бор тэнэр бодоод
болоод арай гой өнгөтэй тэнэр боддог болд юм уу гэж бодож байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо зүгээр. Миний гар бүрст амар болж байгаа бол нөгөө нэг засвар ийд эхэлсэнтэй холбоотой байх гэж бодож байна. Энэ өнгөнүүдийг хэдүүлээ зүгээр туршиж үзье. Ийм гоё хараа. Ийм гоё. Өнгөнүүд байна. Тэгэхээр одоо энэ үлдсэн дөрвийг туршиж үзье. Энэ бүр амар гоё өнгө. Тэгээд энэ болохоор жоох юм бордуу шаргалдуу зөөл өнгө. 1 2 юм 3 мед өнгө тусны галтгар өнгөнүүд. Тэгэхээр би чинь нэг байнга мед өнгө хэрэгэлдэггүй учраас зөвхөн одоо нүдний булан энтер тодруулах бол энэ өнгө хэрэглээд. Гэхдээ энэ мед бүр нэг амар тийм хуурай мед шин жоохон тослогдуу тийм крем юм шиг текстуртэй юм байна. Тэгээд энэ болохоор бүр амар гоё өнгөд. Энэ бол энэ өнгөнд би дурлаж авсан байгаа. Тэгээд өнгөд аюу гоё болно энэ. Тэгээд би гүрдгийнхаа өнгөнд яг цогцолж авсан. Одоо ч удахгүй гэхдээ гүрд өмсгөө болно л та. Тэгээд энэ шар өнгө бол яг хаагур хэрэглэх нь удаахын мэдэхгүй байна. Орчсон энэ тэгээд энэ өнгөнүүдийг бол би заавал хэрэглэнэ гэж бодож байна. Үлдсэнийг нь бол мэдэхгүй. Манайд улсын их төвлөрөлт дотор байдаг юм байна. Энэ бол масс маркет бүтээгдэхүүн шүү дээ. Нэг амар бүтээгдэхүүн, үнэтэй бүтээгдэхүүний тоонд ордог. 270 хэд рублээр авсан байлээ би хямдрал идлээ. Тэгэхээр хэд гэсэн үг 12 мянга гэсэн үг 12 мянга гэсэн үг. За, иймэрхүү гоё өнгөнүүдтэй байж байгаа. Намайг шинэ камер авсныг та бүхэн маань мэдж байгаа те. Тэгээд тэр шинэ камер одоо судалж байна одоо юм байдлаар. Судлаад суух цаг бас тийм ч биш байгаа учраас жоохон сунжаад байна. Тэгээд хамгийн сүүлд ийм Clarins-ийн Everlasting гэдэг энэ жил шинээр гараад бүр Beauty Award-ыг авсан юм бүтээгдэхүүн байгаа. Нодон шинээр гараад бас Beauty Award авч ирсэн бүтээгдэхүүн нь энэ Skin Illusion гэдэг. Тэгээд нэг дэлгүүр орсон бичлэг дээр би ярьжсэн шүү дээ. Foundation авмаар байна гэд. Тэгээд авч чадаагүй буцаад явсан байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг интернетээр сүүл захиалж авсан. Сайхан 40% хямдрал зарлаад. Тэгээд хямдралын үед бол 3750 рубль гэж хэлсэн. Хямдрал зарласан үед нь би 2000 хэдэн зуун рублээр авлаа. 2250 рублээр авсан. Тэгээд дотроо ийм гоё хайрцагтай ярьсан байгаа. Гадуураа дахиад хайрцагтай, гадна хайрцаг юм би хайрцсан. Ерөнхийдөө нэг тор хайрцаг энтрийг бол би шууд хайчаад идэм юм. Гэрт цуглуулахын тулд send гэсэн өнгө байгаа надад. Жоохон бордчихлээ миний шаргалдуу ярьсанд бол бежийг авах байсан мөлий. Гэтэ беж нь бол жоохон хэд шаргал юм уу гэж бодоод би юм send гэдэг өнгөний авсан. Яг надад тохирох юм байна. Тэгээ жоохон бордчихлээ. Тэгэнгүүт энэнтэйгээ 105 таа хойлоод төрхөнгүүд зүгээр. Энэ болохоор 150, энэ болохоор 108 гэсэн үг байгаа. Тэгээд Skin Illusion-а бодох юм бол арай жоохон хөтгөн юм байлээ. SPF 15 танаар нямал 75 таа. Тэгээд одоо энд түрхэж үзье хэвэл иймэрхүү хөтгөндөө. Тэгээд мэдээж бүр ийм хөтгөн чигээр нь түрхэхгүй те. Жоох ингээд тараагаад яа энэ өнөөдөр миний хэрэгэлсэн борлон шүү тийм болохоор жоохон халтар байна. Түүнээс өнөөдөр л уваад тийм. Жоох ингээд тараагаад өгөхөөр бүр юм гоё болж байгаа. Тэгээд энэ удаад нэг иймэрхүү богинохон бичлэг боллоо. Тэгээд тун удахгүй илүү урт илүү мэдээлэлтэй бичлэгээр уулзах байх гэж найдаж байна. Юу ч гэсэн би одоогийн байгаа ажлаа дуусгаад сураад дуусгаад тэгээд сур дуусны дараа бас гал туугаа мэдээж харуулна. Тусдаа бичлэг орох гэж бодож байна. Бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Би өөр дээрээс бичлэгийг болохоо бичлэгийн юмэр санагдаад YouTube маш их санаж байгаа. Тэгээд авах таалагдсан бол лайк дараа таалагтайг бол дислайк дарсан ч яг ямар ч байсан нэг буцаагаад хариулт үзүүлээрэй. Тэгэх юм бол би бичих хэрэгтэй байна, хэрэггүй юм байна, юу бичвэл зүгээр юм байна гэдгийг бас ойлгож авна. Тэгэхээр дараагийн бичлэгээр тун удах хэрэгэд уулзгаа баяртай.